Сайн байцгаана үзэгчдээ, Тэнгэр телевизийн гадаад мэдээний тойм хөтөлбөр та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Би та бүхэнд энэ 7 хоногт болж өнгөрсөн олон улсын онцлог үйл явдлуудыг багцлан өргөхөөр бэлтгэлээ. Эхний мэдээ. Америкийн нэгдсэн улсын санхүүч эдийн засагч асан Жеффри Эпштейнтэй холбоотой мэдээллүүдийг буюу нууц файлуудыг Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яамнаас 2 сарын өмнө олон нийтэд дэлгэж эхэлсэн. За тэгвэл эдгээр баримт дотор Монгол улстай холбоотой мэдээллүүд орсон тухайн мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн. За Эпштейний гэмт хэрэг хүрээлэл улс төрийнхний холбоо сүлбээ хийгээд түүний хувийн арал дээр болж байсан үйл явдлуудтай холбоотой зураг бичлэгийг багтаасан 6 сая гаруй хуудас нууц файлыг Эпштейний бичиг баримтууд буюу Эпштейний баримтууд гэж нэрлэж байгаа. За тэгвэл Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яамнаас сүүлийн 2 сард энэ талаар баримтуудыг дэлгэсэн. Тодруулах юм бол Эпштейний бичиг баримтуудыг дэлгэсэн албан ёсны вебсайт дээр Монгол гэж хайхад нийтдээ давхарцсан тоогоор 866 илэрч гарч ирж байгаа. За он сарын тухайд бол 2013 оноос эхлэн цахим шуудангууд нь эхэлж байна. За цахим шуудангуудыг Эпштейн өөрөө бичсэн ч байгаа. Манай талаас холбогдох албаны хүмүүс ч бичсэн байна. За Жеффри Эпштейн бол 1980-ад оноос 2000-ад он хүртэлх Нью-Йоркийн Манхэттанд үргэлжлэх хөрөнгө нэр хүнд эрх мэдлээрээ цойрж авсан хүмүүсийн нэг бөгөөд алдартнуудаас ахуулаад улс төрчид Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч нартай хүртэл ойрхон холбоотой байсан нэгэн гэдгээ. За гэвч түүний энэ хүч чадал холбоо сүлбээний цаана гэмт хэрэгүүд үлдэгдэж байсныг бол тогтоосон. Нэг ялангуяа охид эмэгтэйчүүдийг бэлгийн үйлчлэгийн зорилгоор хувийн арал руугаа зөөвөрлөх, цаашлаад бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг нь бол тогтоогдсон. Харин Монголын талтай бичсэн цагтлууд нь сая дурддагдсан гэмт хэрэгүүдтэй буюу Эпштейний арал дээр болдог байсан гэмт хэрэгүүдтэй холбоотой бус илүү Монгол улсын нөөц боломжуудын талаар хэлэлцсэн нь ил болсон баримтуудаас харагдаж байна. За тухайлбал 2013 онд Монголын талаас гадаад харилцааны сайд асан Лүндгийн профессор Эпштейнийг Монголд урьдсан тухай. За 2015 онд Чулуунхөгийн Гамбат гэх хүн биткойны Монгол дахь боломжууд судалгааны талаар харилцсан бичлэгдсэн ийм цахим шуудангууд ил болоод байна. За эдгээр цахим шууданг бичсэн үед Монгол улсын ерөнхийлөгчөөр цахиагийн элбэгт орж Халтмаагийн Бат тулганаар ажиллаж байсан нь дотоодын захим сүлжээнд багбоо хилцүүлэг өрнүүлээд амжсан. За гэхдээ тухайн үеийн Монгол улсын ерөнхийлөгчнөр өөрсдөө Эпштейнтэй шууд харилцаагүй тэдний өмнөөс саяын нэр дурдсан хүмүүс харилцаж байсан болов уу гэж харж болохоор захим загтлууд ийхүү ил болоод байгаа юм. За Эпштейний баримт бичгүүдийг дэлгэсэн Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яамны вебсайт дээр Монгол улсын ерөнхийлөгч нарын нэрээр нь хайхад элбэгт орж гэж 45 удаа, Бат тулга гэж 81 удаа дурдгдсан ийм илэрцүүд гарч ирж байгаа. За эндээс юу харагдаж байна гэхээр түрүүнд дурдсанчлан Эпштейн бол маш өндөр нэр хүндтэй түүнийгээ дагаад нөлөө ихтэй хүч чадалтай хүн байсан. Тиймдээч Монгол улсыг газар зүйн байршил болоод бусад хүчин зүйлээс нь хамаарат хэсэг сонирхож байсан нь бол харагдаж байгаа. За юугаар сонирхож байсан бэ гэдэг асуулт бас гарч ирнэ. За үүнээс өмнө бас нэг дурдах ёстой зүйл бол олон нийтэд мэдэгдсэн мэдээллээр Эпштейн бол бэлгийн хүчирхийлүүлдэгч. Гэхдээ үүнээс гадна маш олон нэр нөлөө бүхий хүмүүстэй холбоотой байсан нь түүнийг мөнгө угаах, татвараас зайс хийхээс эхлүүлээд өөр олон гэмт хэрэг үйлддэг байсан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байгаа. Үүний дагуу мэдээллийн аюулгүй байдал цаашлаад цахим мөнгө гэгдэх койныг хүртэл Монголд нэвтрүүлэхээр за эсвэл Монголыг ашиглан им сүлжээ үүсгэхээр сонирхож байсан байж болзошгүй байгаа. За учир нь манай улс сүлжээний аюулгүй байдлын хамгаалалт сул дээрээс нь ерөнхийлөгч тэргүүтээ төрийн өндөр албан тушаалтнууд нь өөртөө маш ойр харилцах гэж хичээж байсан учраас нэг ёсондоо Монгол улс бол Эпштейний хувьд аливаа хүслээ гүйцэлдүүлэхэд ийм амархан байршил байсан гэж хэлж болохоор байгаа юм. За 2013 онд ерөнхийлөгч асан элбэгт орчтой уулзсан ч байж магадгүй захин цагтлуудаас ил болсон. За энэ талаар та бүхэн Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яамны Эпштейний файлуудыг агуулж байгаа архивын энэ файл руу ороод бол харах боломжтой байгаа. За Эпштейн нь 2019 онд шүүх хурлаа хүлээж байхдаа шоронд хоригдож байхдаа амиа ээгүүтгэж нас орсон гэх мэдээлэл байдаг. За Дональд Трамп Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр дахин ажиллаж эхлэх үеэс түүний сөрөг хүчин болох арчилсан намынхан Эпштейний бичиг баримтуудыг ил болгох талаар ярьж эхэлсэн бөгөөд үндэсний хэмжээний хилцүүлэг бол Америкийн нэгдсэн улсад өрнөсөн гэж хэлж болно. За учир нь Эпштейн нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч нараас Билл Клинтон, Дональд Трамп нартай ойрхон харилцдаг байсан ил болсон. За гэхдээ Трамп ерөнхийлөгчийн засаг захиргаанаас түүнийг Эпштейнтэй
холбоотой гэмт хэрэгүүдтэй хамааралгүй зөвхөн бизнесийн харилцаатай байсан гэдгийг бол удаадараа мэдгдсээр байна. За Эпштейний баримтуудад дурддагдсан бусад олонний танил хүмүүсийг нэрлэх юм бол Microsoft үүсгэн байгуулагч Билл Клинтон, Их Британий хатан хаан 2 дугаар Элизабетийн 3 дахь хүү Йоркийн гүн унтаажсан Эндрю болон түүний өмнөх эхнэр Сара Фергюсон, за Израилийн ерөнхий сайд асан Эхуд Барак тэргүүтээ маш олон нөлөө бүхэн хүмүүс байгаа. За энэ асуудал яригдаж эхэлснээр Америк нэгдсэн улсын Конгресс Эпштейний баримтуудыг ил болгох асуудлаар санал нэгдэж ийхүү шинэ баримтуудыг дэлгэсээр байна. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Оросын албаны улсаас газрын тос худалдаж авахгүй байхыг хүлээн зөвшөөрсөн талаар Дональд Трамп цагаан ордоос мэдгдлээ. За улмаар энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд тавьсан 50%-ийн тарифыг 18% болгож бууруулна гэж тэрээр мөн хэлсэн юм. Түүнчлэн энэтхэг улс Америк нэгдсэн улс эсвэл Венесуэлээс ч одоо магадгүй авах газрын тосоо нэмэгдүүлнэ гэж Трамп тодтогсон. За Трампын талаар оны өмнө ч гэсэн хэлжсэн. Тодорхойлох юм бол энэтхэг улс Оросын албаны улсаас газрын тос авахаа зогсоосноор Орос Украины дайн дуусахад нөлөөлнө гэж үзэж байгаа гэсэн юм. За Оросын албаны улстай хийж байгаа томоохон худалдааны эргэлтээ зогсоох нь одоо энэтхэгт эдийн засгийн одоо Кремльд эдийн засгийн дарамт үзүүлж энэ нь дайн зогсох нэг том хөшүүрэг болно гэж Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч тайлбарлаж байна. Өөрөөр хэлэх юм бол энэтхэг улс Оросын албаны улстай худалдааны томоохон харилцаагаа зогсоох нь Оросын албаны улсын эдийн засагт бол томоохон дарамт учруулад дайнаа санхүүжүүлэх боломжгүй гэсэн. Өөрөөр хэлэх юм бол энэтхэг хятад зэрэг өсөн нэмэгдэж байгаа эдийн засагтай улсууд Оросын албаны улсаас газрын тос худалдаж авах нь дайныг санхүүжүүлж байгаагаас ялгаагүй гэж хэлж ирсэн. Энэтхэгийн хувьд гэхдээ энэ бол маш хүндхэн гэж хэлж болохоор шийдвэр. Учир нь Оросын албаны улс ч гэсэн энэтхэгийн томоохон түнш орнуудын нэг учраас Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хүсэлт шаардлагыг хүлээж авах нь эргээд энэтхэг Оросын харилцаанд яаж нөлөөлөх вэ гэдэг ийм санаа зовнил бас үүсгэж байгаа. За тиймдээ ч энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өөрийн X хуудаснаа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамптай үр өгөөжтэй яриа өрнүүллээ гэж нийтлснээс Оросын албаны улсын газрын тосыг худалдаж авахаа болсон талаар бол огт дуртаг байгаамаа. Орос Украины дайнд цэг тавих Америк нэгдсэн улсын зуучилсан 3 талт уулзалт Абу Дабид дахин одоо 2 дахь шатны уулзалтанд болж өнгөрлөө. За энэ удаагийн уулзалт үр дүнтэй болсон. За мөн дараагийн шатны уулзалт ч гэсэн удахгүй болно гэдэг бол талууд хэллээ. За уулзалтыг үр дүнтэй болсон гэж Украины төлөөлөгч Рустем Умеров X хуудснаа мэдээлсэн. За уулзалтаас нэг цагийн дараа хоёр тал тусдаа 157 нийлээд 314 дайны хоригдлыг солилцсон байгаа юм. Украины ерөнхийлөгч Зеленскийн хэлж байгаагаар эдгээр хоригдлын дийлэнх нь 4 жилийн өмнө дайн эхэлснээс хойш хоригдож байсан цэргүүд аж. Америк нэгдсэн улсын тусгай айлч Стив Уиткоф хоригдол солилцсон үйл явдал бол Абу Дабид болсон уулзалтын бодит үр дүн юм а хэмээн тодтогсон. За Америк нэгдсэн улсын зуучилж байгаа 20 заалт бүхэн энхийн төлөвлөгөөнд талууд гэхдээ нэгдэж чадахгүй юм заалтууд байгаа гэдгийг бол хэлсэн. За яг ямар заалт дээр зөрчилдөж байгааг бол албаныхан ил болгоогүй. Тэгвэл Оросын албаны улсын төрийн мэдлийн хэвлэлүүдээр бичигдсэн мэдээнд Оросын албаны улсын хүсэж байгаа шаардлагыг тодруулбал газар нутгийн хэмжээг тодорхой бичсэн байна. За Оросын албаны улс Донецк, Луганск хяналтаа тогтоогоод зогсохгүй Донбассыг бүхэлд нь Оросын албаны улсын газар нутаг гэдгийг бүх тал Украины талч гэсэн хүлээн зөвшөөрөх ёстой гэж үзэж байгаа ч. За энэ асуудлаар талууд чухам юу хэлэлцсэн харин тодорхойг байна. За гэхдээ эдгээр уулзалтыг тодорхой үр дүнд хүргэсэн дайныг дуусгахад чиглэсэн байгаасаа гэж хүсэж байгаагаа Украины ерөнхийлөгч Зеленский илэрхийлсэн. За энэ зур Оросын албаны улсыг үргэлжлүүлэн харин дайн хийсээр байгааг нь буруутгасан. Харин Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины ерөнхийлөгчид дайн дуусгах яриа хэлэлцээнд өөрөө үр бүтээлтэд оролцохыг хүсэхгүй зүхтааж байгаа буюу дайн дуусвал Зеленскийн улс төрийн карьер нь дуусчих гээд байгаа юм шиг айшилж байна гэж нөгөө талд шүмжилж байна. За хэдий бибинээ ингэж одоо буруутгаж шүмжилсээр байгаа ч гэсэн Америк нэгдсэн улсын зуучилж байгаа 3 талтай уулзалт бол сайн хэлсэнчлэн дахиад болохоор болсон. За дайн ихснээс хойш сүүлийн 4 жилд ийм уулзалт зохион байгуулагдаж байгаа нь сайнны дохой гэж зарим судлаач дүгнэж байгаа. Харин байлдааны талбарт талуудын дайралтууд бол улам эрчимцсээр байна. За статистик мэдээллүүдээс та бүхэнд дурдвал дайн ихснээс хойш Украины 55 мянган зэрэг амьдсан гэж Украины ерөнхийлөгч Зеленский хэлсэн. Үүн дээр нэмээд маш олон хүн алга болсон гэдгийг дурдсан. За он гарснаас хойш буюу сүүлийн 1 сарын дотор Оросын арми Украины эрчим хүчний дэд бүтц рүү нийтдээ 217 удаа халтсан.
Украиний эрчим хүчний сайд Денис Шмихал эх өдрүүдэд Оросын армийн цохилт улам нэмэгдсээр айл өрхүүдэд одоо тулгамдаад байгаа цахилгаан тасалдал бүр дордож тоггүй дээр нэмээд халаалтгүй нөхцөл байдал үүснэ гэдгийг анхааруулж байна. Эрчим хүчний асуудал нийслэл Киев хотод бусад хотуудаас одоо хамгийн илүү маш муу байна, дор байна гэдгийг бол Украиний эрх баригчид санаасаар байгаа. Нөгөө талд Оросын албаны улсын батлан хамгаалахын яамнаас зэвсэгт хүчин нь Украиний зүүн хэсгийн 2 ч сууринг хяналтанда авсан гэдгийг зарласан. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Украиний дайнд зогсоох тодорхой шийдвэр одоо гарах хүртэл Оросын арми мөргөлжлүүлэн цохилт өгсөөр байх болно гэдгийг хэлсэн. Эрчим хүчнээс гадна Украиний төмөр замууд руу Оросын арми бас цохилт өгч байгаа. Өнгөрсөн 7 хоногт хэлэхэд Оросын албаны улсын арми суудлын галт хэрэгт цохилт өгснөөс болж 5 энгийн иргэн амиргдсан гэх юм харамсалтай мэдээ. Үүний зэрэгцээ Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Хятадын ерөнхийлөгч Ши Жинпинтэй видео уулзалтанд орсон. Путин энэ цаг үед Хятад Орос харилцаагаа баттгаж байгаа нь сайн хэрэгэ гэж үзсэн бол Ши Жинпин талуудын харилцааг цааш бэхжүүлэх томоохон төлөвлөгөө гаргах хэрэгтэй гэжээ. Америк нэгдсэн улс болон Ираны хооронд дайн дэгдэхээс нагуур үйл явдлууд болж байна. Гэхдээ талууд тун утахгүй одоо буюу өнөөдөр Омонд бол хоорондоо яриа хэлцээ хийж байгаа гэх ийм мэдээлэл байна. Иранд болж байгаа жагсаалын улмаас Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеийг буулгаж авна гэж мэдэгдэж байсан. Талуудын харилцаа улам хурцдаж Америк нэгдсэн улс Ираны ойролцоо Тэнгисийн цэргийн хүчний USS Абрахам Линкольн гэх хөлөг онгоц тэргүүтээ зэвсгүүдээ туужингуудыг ч гэсэн байршуулсан. Хэрвээ Иран тохиролцоонд хүрэхгүй бол нөхцөл байдал улам дордно гэдгийг Трамп хідэнтэй анхааруулсан. Товчхондоо Америк нэгдсэн улс Ираныг цөмийн хөтөлбөр буужингаа устгаж бүс нутагдах нөлөөллийг нь дарах гэж хичээж байгаа. Үүнийг Тегераны зүгээс бол мэдээж эсэргүүцсэн. Гэхдээ байдал сая хэлсэнчлэн бүр дортохоос өмнө талууд өнөөдөр ийхүү Омонд уулзаж байна. Хэлцээний хэлбэр агуулгаас болоод хоног хугацаанд хойшилсоор байсан. Туркийн Стамбул хотод бүс нутгийн орнуудын оролцоотойгоор хэлэлцээ ухтаа зохион байгуулахаар төлөвлөгдөж байсан ч Ираны тал зөвхөн Америк нэгдсэн улстай хэлэлцээхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Улмаар хэлэлцээний бүрэлдэхүүн болоод байршил нь бол ингэж өөрчлөгдсөн. Америк нэгдсэн улсын зүгээс Ираны цөмийн хөтөлбөр гэхээсээ илүү бүс дамнсан нөлөөлөл жагсаалын талаар хэлэлцэж магадгүй байна гэж их сурвалжууд мэдээлж байна. Мөн төдийлөн өндөр хүлээлт тавихгүй байгаа буюу тохиролцоонд хүрч чадна гэж бодохгүй байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байгаа. Ираны хувьд ерөнхийлөгч Масуд Пезешкин гадаад иргэн сайддаа Америк нэгдсэн улстай шууд хэлэлцээ хийхийг даалгасны цаагаараа Ираны улс төрийн бүх чухал шийдвэрийг гаргадаг гол хүн болох Аятолла Али Хаменей энэ хэлэлцээг дэмжсэн гэж харагдаж байна гэж шинжээч хэлж байгаа. Учир нь Ирантай дипломат яриа хэлэлцээ ямар ч улс шууд хийх нь бусад улстай харьцуулахад бол амаргүй байдаг. Өнгөрсөн оны 6 дугаар сард Иран Израилийн хооронд 12 хоногийн дайн өрнөж Америк нэгдсэн улс Ираны цөмийн байгууламжуудыг бөмбөгтөхөд хүрсэн. Өөрөөр хэлбэл энэ удаагийн Америк нэгдсэн улс болон Ираны асуудлын цаана буюу Америк нэгдсэн улсын цаана Израиль гэдэг тоглогч байна гэж хүндлэнгийн шинжээчид харж байна. Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн даргын санаачлагаар чухал ашигт малтмалын асуудал арга сайд нарын төвшний уулзалт боллоо. Энэ уулзалтанд манай улсаас гадаад харилцааны сайд Баттдагч гэсэн оролцсон байна. Энэ уулзалтын үеэр Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance Америк нэгдсэн улсын засаг захиргаа чухал ашигт малтмал олборлох, боловсруулах, олон улсын эвсэл байгуулахаар төлөвлөж байгаа тухай мэдгдсэн. Энэ эвсэлд оролцогчид зарим эрдэс бодист жишиг үн тогтоож тогтвортой төвчөнд хадгалах юм байна. Америк нэгдсэн улс болон Япон улс хамтраад энэ санаачлагыг хэрэгжүүлж байгаа. Үүний зэрэгцээ Их Британий ерөнхий сайд Keir Starmer өнгөрсөн 7 оны сүүлээр Хятадд айлчилсан бол үүний дараа Японд айлчилж тус улсын ерөнхий сайд Takaichi Sanaiтай уулзсан. Энэхүү уулзалтынхаа үеэр мөн л чухал ач холбогдолтой ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхээр улс орнуудтай хамтрахаар тохиролцжээ. Энэ санаачлагад Европын албач гэсэн нэмэгдэж байгаа. Улмаар ирэх 1 сарын дотор талууд нэгдүгээрт чухал ашигт малтмалыг олборлдог уурхай төслүүдийг олж дэмжих, хоёрдугаарт эдгээрийг боловсруулах, шинжлэх, дахин боловсруулах үйл явцыг сайжруулж түүхийн эдийн нөөц тасрахгүй байхыг хангах. Гуравдугаарт нийлүүлэлтийн тасалдал үүсгээс сэргийлэх арга хэмжээ төлөвлөх, мөн нөөцлөлтийн тухай мэдээлэл солилцох, судалгаа ба шинэ технологиг дэмжихээр болсон гэж хэвлэлийн мэдээнд дурддагджээ. Эвслийн зорилго бол Хятадаас ашигт малтмалын асуудлаар хамаарлаа багасгахад чиглэж байна гэд товчхон хэлчихэд бол буруудахгүй хаа. Энэ уулзалтанд манай улсаас
гадаад харилцааны сайд Батцэг оролцсон. За энэ чухал уулзалтанд одоо чухал ашигт малтмалын үйлдвэрлэгч болон хэрэглэгч орны төлөөлөгчид нэгэнд ор цуглаж эдийн засгийн өсөлт болон тэргүүний технологийн үйлдвэрлэлтэнд нийт шаардлагатай чухал ашигт малтмалын тогтвортой бөгөөд найдвартай нийлүүлэлт боловсруулалтыг хангаж ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрч хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлжээ гэж гадаад харилцааны яамны албан мэдээлэл мөн дурджээ. Хөтөлбөрийн төгсгөлд үзэгч та бүхэнд дэлхийн эргэн тойронд болж байгаа бусад үйл явдлыг товч харбарье. Милан Кортинагийн өвлийн олимпийн наадам албан ёсоор эхэллээ. За керлингийн тэмцээн өчигдөр эхэлсэн, өнөөдөр бол нийслэн боллоо. Монгол улсын хувьд гүйлт болон уулын цанын төрлөөр оролцож байна. За манай тамирчдын олимпийн нээлтийн хувьцыг мөн олон улсын хэвлэлүүд онцлоод эхэлсэн. Тэмдэглэлээс та бүхэнд өвлийн олимпийг шууд амжуулан хүргэх болно. Тэрбумтан Elon Musk сансрын технологийн SpaceX болон хиймэл оюуны XAI компаниудаа нэгтгэсэн тухай SpaceX-ийн цахим хуудас албан ёсоор мэдээллээ. За эдгээр компани нэгтгэсэн нэгж хувьцаа нь 527 орчим Америк доллар байх бол нийт үнэлгээ нь 125 их мэд долларт хүрэх төлөвтэй байна. (16-аас доош насны хүүхдүүдэд цахим сүлжээг хориглох гэж байгаа дараагийн улс бол Испани улс. Тус улсын ерөнхий сайд Педро Санчес хүүхдүүд интернет орчинд донтох, хүчирхийлэлд өртөх, залиланд өртөх, мөн сөрөг нөлөөнд автах ийм эрсдэл аюул байгаа учраас тэднийг хамгаалах ёстой гэж мэдээлжээ. За одоо парламентын санал хураалтаар энэхүү асуудлыг бүр мөсөн шийдэх бөгөөд хүүхдүүдийг цахим орчинд хамгаалах тухай өргөн хүрээний хуулийн төслийн бас нэг хэсэг болж байгаа юм байна. Хөгжмийн салбарын шилдэгүүдийг шалгаруулдаг Грэммийн шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. За хамгийн том шагналууд нэг болох шилдэг цомгийн эзнэр Өмнөд Америкийн дуучин Bad Bunny шалгарлаа. Тэрээр энэ жилийн Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн тоглолт болох Super Bowl-ийн онцлог уран бүтээлчээр мөн нэрлэгдсэн. За түнчлэн K-pop Demon Hunters Animation-ы Golden Gecko Grammy авснаар K-pop ертөнцийн бас нэгэн шинэ амжилтыг үзүүлж байна. Үзэгч та бүхэнд Тэнгэр телевизийн гадаад мэдээний 7 хоногийн тойм хөтөлбөр хүрлээ. Дараа 7 хоногт уулзтлаа. Түр баяр таа.